За та нарт яг нэг ийм найз ч юм уу эсвэл таньдаг хүн заавал ерөнхийдөө байх ёстой заяа. Амар царайтай, хүүтэн царайтай. Гэтэ яг үндэ бол ийм айгу хөөрхөн ааштай хүүхдэрээ ч юм уу те. Наг 10 жилд амар хүүтэн царайтай гэдэг байсан аахгүй. Тэгээ би та нарт ер нь хүүтэн царайтай харагч байна уу байж би яг инехгүй нэг амар харагдав. Нүд аргасан шүү ёо. Өнөөдөр миний та нарт ярьж өгч байгаа аним бас бүр яг team сэдвтэй, team гол дүртэй аним байхгүй юу? Гол дүр нь одоо яг ийм царайтай те яалтчгүй одоо хүн амир царайтай өөр юм. Гэтэ яг үндэ манай хүн үнэхээр цайлган цагаан сэтгэлтэй, хүнд ч муу сандаггүй бүх юмыг гоёор хардаг нэг team айлын сайн хүү, сайн залуу те. Нэрэл гэтэ яалтчгүй өстө нохоо гасалж муур айхаар царайтай байгаа байхгүй юу? Тэгээ угаасаа бүр нэг сцен дээр нь муур царайг нь харснаа айгаа зүхтаач те. Муурч биш зүгээр хүмүүс хүртэл манай хүнээс амар айгаад байгаа байхгүй юу? Амир царайнаас нь те. Одоо киноны дүрээр зүйрлүүлвэл хин ч юм тэ одоо Краус Зерогийн Макисэг бол хинч хараад шууд эвгүй нөхөр байна. Зодтолтол угаасаа барахгүй юм байна да гэж бодогдохоор царайтай байдэн штэ тэ. Энэ гай бүр яг тим царайтай байгаа байхгүй юу? Бүр баг хамаагүй илүү амар тэ. Тэгэл өстой амар атмаа энэ төр манай үн дээр ирснэ. Царайнаас нь айгаад баг шууд ялагдчихад байгаа байхгүй юу энэ аним дээр. За тэгээ тэрийг одоо үйл явдлын ярахтаа л яриа та. Тэгээ ямар ч үсэн энэ аним нь болохоор Angel Densetsu гээд ижил нэрт манганаас сэдвлэгдэгдэжсэн 1996 онд гарч ирсэн тийм аниме юм байлээ. Даан харамсалтай нь ягаад чи энэ аниме 2 хаан гарчингуудаа канселдэгдсэн, цуцлагдсан. Тухайн үед нэг хүн амт үзээгүй юм яасан мэдэхгүй. Тэгэл одоо цаашаага үргэлжилж хийгдээгүй гэхээр мөнгөний гаргаж ирсэн production company энэ чадахгүй гэж мөнгөний гаргаж өгөө болцсон л гэсэн үг шүү дээ, тэ. Гэтэ сүүлийн хэдэн жилд бол бас энэ аниме нэлээд алдартай болоод айгүй олон хүнд таалагдаад танигдаад байгаа. Угаасаа л бүр энэ аниме бүр амар тэнэг заяа. Гэтэ зугаатай нэг юм татаадаг, тэ. Татаадаг юу гэсэн чи. Би бол өстой энэ хоёр ангийн үзээд сүүлийн үед энийг агаарэл үхтлээ энэж минийгээд айгүй зугаатай л байсан. Тэгээ бүр тэсэхгүй энэ хоёр ангийн үдчингүүтээ үргэлжлүүлээд мангаг нэг шөнийн дотор уншиж муншаал тэ. Тэгээ ямар ч байсан энэ хоёр ангийнх нь үйл явдлыг өнөөдөр та нарт хуваалцах гэж байна. Мэдээж өнөөдрийн мань дугаартай Son application хамтран ажиллаж байгаа. Son app-ыг ер нь манайхан мэдж байгаа шүү дээ тэ. Өөрийн байгаа газраасаа аппликейшнээ татаад бүртгэлээ үүсгэж цахим гэрээгээ байгуулснаар 1-ээс 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр 3 сая хүртэлх мөнгөн дүнгийн үйлчилгээ авах боломжтой. Гол нь барьцаа байхгүй. Заавас дээрээс нь 21 аймаг 9 дүүрэг хаанаас ч одоо онлайн гэрээгээ байгуулах боломжтой. Тэ, Son app-а татаарай. За, бичлэг рүүгээ оръё. Бөөжгөл. Зүгэрш байлаа энэ зүуд. Бэтэн чиний тэр дур булам төрх. Харсан чинь мансуур нь галзуурхад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс. Эй, bad bitch зурх чинь төгс. Чамд хэл хүүхс мөр. Тэгэхээр аниме нарратор нь шууд тэ итгэл найдваргүй гунигтай цүүн цаг үед амьдарж байгаа аж гэсэн маш сайхан сэтгэлтэй сахиусан тэнгэр шиг цайлган цагаан нэгэн хүү байж гинэ гэд үлгэр уншиж өгөх маягтайгаар хэлж байгаа. Гол дүрийн маань нэрийг Kitano гэдэг. Тэгээ манай хүн болохоор өнөөдөр цоо шинхэн сургуультай шилжиж орж ирж байгаа ахлах ангийн хүүхэд байхгүй юу? Хичээлдээ явахдаа өнөөдрийг гой өнгөрөөгөөд шинэ сургуультай шинэ найзуудтай болно доо гэд эерэг бодлуудтай гэрээсээ гарсан чинь чааваас нөгөө нэг сүү үргэж явж исэн залуу царайг нь харж айгаад шууд зүхтаа гадгалгүй яах вэ? Заваас дээрээс нь тэр залуугаа арч дуусчилгүй гэрийнх нь ойролцоо байсан шувуунууд хүртэлтэй одоо энэ царайг нь угаасаа харж байгаа сте те шууг ингэж амаа ангаатал нь айлгахаар царайтай байна гэдэг чи юу гэсэн үг юм. Шинэ сургуулийн захирал болон нийгмийн ажилтан юм уу да хоёр хүн нь шинэ сурагчаа сайхан хүлээсэн шигээ хувийн хэрэгтэй танилцаа байж байхдаа ёстой нэг сайн хүүхэд шилжиж ирж байгаа гэсэн. Бүх хичээлдээ сайн нийгмийн идэвхтэй мундаг хүүхэд гэж хувийн ирэг дээр нь хуучин сургуулаас нь бичсэн байна лээ. Даанч нэг сони юм нь ягаад чи хувийн ирэг дээр нь зургийн нааж явуулаагүй байна лээ гэж байж идэг. Тэгээд удахгүй за Kitano ороод ирдэг юм байгаа сте. Захирланд гиснээ царайг нь арснаа бүр самтлаасаа үсэрч босч мосоод чи Kitano биш. Kitano сайн хүүхэд гэсэн штэ. Али нийгмийн ажилтаа цагдаа дуудаарай гэж мэгээ солиороод идэгин цагдаа дуудаарай. Тэгэл яг та угаасаа Kitano мөн л юм чин те ангидаа ороод өөрийгөө танилцуулахад ангийнх нь хүүхэд болгон бүр шээгээд одоо шээгээл гэх байлгүй те энэ хүүхэд бол бүр өмдөндөө баацсан царайтай харагдчих. Сууяраа тархахтаа амархан штэ те тэдний сургуулийн дээд ангийнх нь Банчо буюу одоо Атман гэх юм да те тийм залуу болох Куродо гэж нэг залууд сугных нь өснүүдээс мэдээлэл ирж байгаа. Доод ангид шилжиж ирсэн нэг залуу эхний хичээл дээрээ л ангийнхныгаа бүгдийг нь базаад үеийнхнийгээ ч гэсэн бараг бацдсан байлээ гэж мэгээ те. Куродо шууд л энэ сургуулийн Атман нь энд байхад тэрмүү бацаа одоо хэмбэ очиж уулзъя гэж шийдчихэж байгаа юм. Энэ үеэр нь чааваас та нөгөө ангийнх нь их завсарлагаа нь болчоод хахад хүртэл Kitanoогоос айгаад гуанз руугаач явж чадахгүй бүгдээрээ ангидаа чив чимээгүй суудсан. Нэг хүүхэд нь бүр хоол идэхдээ хүртэл чимээ гаргахгүйгээд бэлдэж ирсэн хоолоо зөөлнөр зажилтсан сууж идэг. Тэгсэн чинь нөгөө айгаад байгаа Kitano те өөрийнхөө хоолыг идчихэнгүүтээ бас айгүй хөөрхөн ийм сайхан хоолыг
надад өгсөн хорвоо дэлхийдээ баярлаа гэд дотроо хоолндоо залбирсан сууж байгаа байхгүй өөр хэмтэй. Хоолоо ичээд ангиасаа гарахт нь нөгөөдүүл нь арай гэж нэг юм бүтээн амьсгаа авснаа. Яа яшгүй нэг юм нөгөөх чин гарлаа. Би бүр намайг барьж аваад зодчих юм болов уу гэд хоолооч аятайхан ид чадсангүй штэ гэд нэгэнтэйгээ ярьж идэг. Кетоно албаар явцсан юм шиг болчингуудаа ангийнхаа хаалганы гадаа зогссон. Саяны яриаг нь сонсчингуудаа миний л буруу байсан юм байна. Ангийнхан маань надаас олоод цайны цагаараач амгалан байж чадахгүй байгаа юм байна шүү дээ. Яванда надтай танилцаад ирэхээрээ гайгүй болчих байхаа. Тэр хүртэл нь тухгүй байлахгүй тулд ядчил цайны цагаар нь би ангиасаа гарчаа даа гэж бодсон зогсож байгаа байхгүй юу. За тэр яах вэ? Яг тэгээ зогсож исэн чинь Куродо ард нь үрээд ирсэн. За бацаана. Танаа ангид чинь нэг айхтар нөхөр шилжиж ирсэн гэлөө. Тэрнтэйгээ танилцуулаад ах гэхэд хайж байгаа хүн чинь би юм болов? Ха наа чинь байна. Наа чи нөгөө шилжиж ирсэн үг тоххой юу? Бороо анги байна. Яарж байгаа бороо ангид хүрээд ирсэн байна. Биш байна. Энэ биш. Аха энэ зүв анги мөн штэ. Энэ нөгөө залууч мөн штэ. Дараа нөгөө ер нь асууж байгаа байхгүй те. Аха таасаа яагаад зүхтаач ба. Саяны хүүхд мөн штэ. Энтэр гэсэн чинь бүр Куродо бүр ингээ үхтлээ ингээ гар маран салгалчаад би угаасаа өчнөө зодоо хийжсэн болохоор хүний ганц араа шууд хэр зодтолдгийг мэдэж чаддгийг саяны нөхрийн нүдийг харсан биз дээ. Тэр бол энгийн үний нүд байгаагүй. Тэр сайн зодтолдог. Сайн ингээ дэлгэд ч багтахаар бүр мангас байна чинь. Дээрээс нь наа чин бүр хар тамхич юм шиг байна. Оролдож болохгүй хүн гэж байдгийн заа юу гэд шээдсэн байт юм. Ингээ байж хахад нь Кетано хичээлээ тарж гарч ирчихэнгүүтээ шин сургуультай ирсэн баяраа тэмдэглээд сургуулийнхаа хашаанд хогнуудыг түүчья гэд хөөх юм нь хог цэвэрлсэн шигэ явж хагаад хугараад унтсан мод олж хардгийн. Энд нь ингээ үлдээчүүл хүн бэртэх магадлалтай болохоор зөөгөө дөөр аюулгүй газар аваач чидөө гэдэг бодлондоо өргөсөн ч гэсэн тэгээ чаваас дийлэхгүй штэ амар хүнд мод те. Яаж ч л өргөж яж хагаад яг нөгөө нэг Куродотой таарчж байгаа байхгүй юу. Кетано болохоор дотроо яана нөгөө өдрийн эвгүй нөхдөд байна штэ зүхтай да гэж бодож байгаа. Гэхдээ Куродод харагдаж байгаа юм нь болохоор одоо ийм те тэгээ нөгөө нэг эвгүй нөхөр чинь надад ингээ үс санаад намайг модоор цохиж алах гээд ирчиж гэж бодож байгаа байхгүй юу. Сүүлдээ Кетано зүхтаахж хагаад хөлн орооцолдоо заваас модоо дийлэхгүй модондоо дийлдэгдээд урагшаага хөдөлчихөж байгаа. Урагшаага өнхрөө гүйчж байгаа. Шууд л чаваас Куродо руу холдоорой гэд орилж байгаа нь яг бүр алнаа гэд орилж байгаа юм шиг амар л сонсогдож байгаа юм л да. Та нар одоо сонсоо юу? Ашгүйгтэй Куродо модноос бултаж чадаад амьд үлддэг. Гэхдээ л бүр ёстой те бүр шэргэлмээр хэмжээний амар айдас мэдэрчж байгаа байхгүй юу Кетаногоос. Тэгснээ бүр уйлан дуурайд намайг уучлаарай. Би чамд сургуулийн атмаа гэдэг цолоо өгье. Чи одооноос манай сургуулийн атмаа. Би чиний боол болъё. Би чиний сугны үс болъё. Хамгийн гол нь намайг битгий алаач тэдэгхүү. Амар шүү гэж солиорсноор манай Кетано юу ч хийхгүй мөрөөрөө явж байгаа л сургуулийнхаа нэгдүгээр атмаа болчихж байгаа гаалзоо. Сургуулийн хүүхдүүд дунд цуу яриа тархахтаа өнөөх амар царайтай хүүхд чинь ганцхан өдрийн дотор манай сургуулийн атмаа Куродог хоёр туслагтай нийлүүлж зодоод атмаа болчлоо штэ гэж тарж байгаа штэ те. Тэгээ бас чаавас та нөгөө хичээл ордог багш нар нь үрдэл манай өнөөс айгаад байгаа байхгүй юу. Уг нь бол Кетаног хичээлээ ойлгочих гээл хамаг байдгаараа төвлөрөөд багш руугаа хараад байгаа байхгүй юу. Багш нь болохоор за энэ өстө яг намайг занчаад алах гээл хараад байна да. Би ямар гэм хийсэн болоо гэж дотроо бодоод байгаа. За тэр яг уу Кетаногоос гадна дахиад бүр яг жинхнээсээ нэг эвгүүгаар тэдний ангид шилжиж ирсэн байхгүй юу. Такахисо гэд одоо яг энд харагдаж байгаа. Яаж ч бас Кетано шиг хөмсөггүй маа. Одоо эвгүй гарууд нь хөмсөггүй байт юм шиг байна лээ гэж. 9 сарын 1-нд шууд нэг багштайгаа зодтолдож одоо тэр багшигаа зодоод 2-7 хоног хичээлдээ ирж болохгүй гэдэг шийтгэл авчингуудаа өнөөдөр л нэг юм хичээлдээ ирж байгаа юм шиг байлээ. Тэгээ шууд ихний хийж байгаа юм нь болохоор сургуулийнх нь атмаа гэж сонссон Куродо дээр ирэнгүүтээ тулаанд дуудаж байгаа гэх юм уу. Угаасаа Такахиса амар зодтолдог. Шууд Куродог 2 туслагтай нийлүүлж зодоод за одоо ингээд энэ сургуулийн атмаа нь би шүү гэсэн чинь Куродо хэлж байгаа шүү дээ. Харамсалтай нь энэ сургуулийн атмаа би байхаа
болцоо. Танаа үеийн Китано гэж хүүхэд өчигдөр шинэ атман болсон гэдэг. Такахиса шууд зайл гэж бодонгуудаа Китаног хайх гэж явахдаа анги руугаа орж ирээд хоосон байсан ширээн дээр суучж байгаа. Тэгээд Такахиса Китанотой нэг анги юм бэлээ. За айгуу сонин. Тэнгүүтээ яг Китаног түр гарцсан үеэр нь орж ирээд Китаногийн суудаг ширээн дээр нь суугаад таарсан байгаа байхгүй юу? Ангийнх нь нэг охин шууд Такахиса дээр ирээд наад суудал дээр чинь манай сургуулийн атман Китано сан суудгийн орж ирэхээс өмнө хурдхан шиг босчвол аминд ч л үлзээтэй байх шүү миний найзаа. Би чамайг л бодож хэлж гин гэж хэлэхэд угаасаа Такахиса тоохгүй ашгүй хайж явах шаардлагагүйгээр өөрөө тэр атман над дээр ирчих юм байна гэж бодсон шигээ сайхан лалхайт л сууж байгаа байхгүй юу? Удалгүй Китано ч орж ирлээ. Ангийнх нь бүгдээрээ л хүн амир түгшлээ. Китано чаваас тэгээ хөөх юм дотроо болвол те яана миний ширээн дээр хүн суудсан байж тээ. Гомдоохгүйгээр яаж илдгээр бос гэж хэлэх үү? Наа чин миний ширээг ивэл бүдүүлгээл сонсогдох байх таа гэ төмөн юм бодсоор ширээрээгүй өгөхөд Такахиса шууд анхны арцаар царайг нь харчаал сүнсэн зайлаадгалгүй яах вэ те. Ядж илдээ Китано бүр юу ч хэлэхгүйгээр бүр чимээгүйхэн дөхөөд байхаар бүр л амар санагдаж байгаа байхгүй юу? Нөгөө амар орж ирэхээр нь шууд цохоод мунгаан гэсэн бодол нь бүгдээрээ нурж унангуудаа Такахиса амьдралдаа анх удаага зодооноос зүхтааж үзэж байгаа гарааг үүчтэй. Китано гарсныхан дараа үлдэгээд явцсан цүнх рүү нарсан чинь цүнхэн дээр нь спонсорын хэсэг гэвичсэн байлээ. За City Mall электрон барааны их дэлгүүр нь бүх төрлийн гэр ахуйн цахилгаан бараа, ухаалаг гар утас, өөрийн болон суурин компьютерын сэлбэг эд анги дагалдах хэрэгсэл гэх мэтчлэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиг Монголдо хамгийн хямдар, хамгийн чанартайг цаг алдалгүй та бүхэндээ санал болгодог үлээ. Тэгээд City Mall нь бүх төрлийн цахилгаан бараандаа онцгой амьдралыг зарласаар байгаагаас гадна дэлгэцний зүүн доод буланд байрших QR кодоор эсвэл description дээр байгаа линкээр явж орсноор онлайн зээлийн хүсэлтэд илгээгээд төрөл бүрийн бараануудаас зээлээр худалдаа авалт хийх боломжтой бас байдгийн байна лээ шүү. City Mall электрон барааны их дэлгүүр. За тэгээд Такахиса гараад явсны дараа Китано дотроо юу гэж бодож байгаа вэ гэхээр яана би соёлгүй бүдүүлэг үйл гаргаад саяны залуу гомдоогоо гаргацсан юм шүү дээ. Ямар ч байсан араас нь очиж уучлахгүй хэрэгтэй байхаа гэж бодонгуудаа хамаг хурдаараа гүүгээд гарахад ангийнх нь бол одоо яана Китано саяны залууг алах гээд хөөгөө гарчлаа да гэж бодож байгаа. Такахиса гарч яваад ой дунд очсон бүр өөртөө ой гутаад хаалга энэ төр мөргөөд толгооноосоо цус гаргацсан байж байгаа байхгүй юу. Угаасаа тэгэл амар зодтолдог те насаараа л очсон сургууль болгоныхоо атман байсаар ирсэн эвгүй нөхөр болохоор хизээч ингэж хэн нэгнээс айж зүхтааж үзээгүй тэгээд өөртөө уурлаад байгаа юм билий. Удалгүй Китано араас нь нэрлээ. Такахиса айсандаа аргагүй хамгаалт буюу карманаасаа хутаг гаргаж ирж байгаа. Тэгээ өөр хэмэндээ одоо Китано дотроо юу гэж ойлгодог вэ гэхээр толгооноос цус урсаад одоо гарн дээр нь дуссан байсан байхгүй Такахисагийн те. Тэгээ тэрийг нарчингуудаа яана энэ залуу чинь миний бүдүүлэг үйлдэлд гомдоод өөрийгөө алах гэж хийсэн юм биш үү гэж бодож идэг. Тэгээ нөгөө муухай орилдгоороо битгий үхээчтэй гэж орилж дайрахт нь Такахиса сандарсандаа нүрийн зүсчдэг ч гэсэн Китано бол те хүний аим аврах гэж тоож байгаа ч юм алга цустаа нүртэйгээ удлан амар царайтай болчоод дайрж эдсийн мөчөд хутахын модонд зоож чаддгийг Такахиса ойлгохдоо болохоор нүрээ зүсүүлчээд хүртэл өвдөлт мэдэрдэггүй юм байна гэж ойлгож байгаа. Тэгээ ядж идэл цустай нүр нь яасан ч амар драматик харагдсан цусараа тэгэл. Одоо ингээ өнгөрчтэй өвгтлээ зодуулхан дээ гэж тов тавилантайгаа Такахиса эвлэрсэн сууж исэн чинь Китано төсөөснөөс нь шаал өөр юм хэлдэг буюу үхэх гэж битгий яар. Чи энэ өөрт заяагдсан амьдралаа нандинах хэрэгтэй штэ гэж хэлснээр Такахисагийн Китаногоос айх айдас нь хүндлэл болж хувираад жинхэнэ атман хүн ийм л байх ёстой юм байна шүү дээ гингүүтээ туслах нь болохоор шийдэж байгаа. Китано ингээд ширүүн царайгаараа биш жинхэнэ дотоод сайхан сэтгэлээрээ шин сургуулийнхаа анхны найзыг олж авч байгаа байхгүй айгу хөөхөндөө. За маргааш нь Курода нөгөө хоёр сугныхаа үстэйгээ автобус хүлээсэн байж исэн чинь Хаккун гэж өөр өрсөлддөг сургуулийнх нь 3 баачка Хейкику сургуулийн тухай буюу одоо манай Китаногийн сургуулийг муулцсан сууж идгийг атман Куродон нэг шин залуу задуулаад атманы цолоо алдсан гэж хэлээ шүү дээ. Тэдний сургуульчтэй бөө арчаагүй сул дорой юмнууд л байд юм шиг байгаа энэ төр гэ тэ. Энэ Хаккун гэж сургууль нь болохоор одоо нөгөө нэг Кравс Зерогоор бол нөгөө хосен юм шиг байгаа. Сүзүран хосен хоёр ер нь л нэгэнтэйгээ айгу өрсөлдөөнтэй байдаг шүү дээ тэ. Тэгээ нэг тиймэрхүү л харилцаатай юм шиг байгаа энэ Хаккун Хейкику хоёр нь. Куродо чаваас тэгээ нөгөө атманы цолоо алдаад одоо хамаг хямар лундаага алдсан тэ. Очиж зодтолтоосоо айгаад ч гэх юм уу сонсцоон зогсож явахт нь
цаанаас Китано ирж харагдчихэдгийн. Тэгэнгүүт нь шууд зориг орчт юм байгаа сте те. За Китаноос хан байгаа юм чин юунаас найдгийн очи гэд очингуудаа том дуурцсан чин эргээ харсан чин Китано байхгүй болцсон байдаг аахгүй юу. Нааша алхаж явж байгаад хажууд нь нэг газар унтсан төрөвч байж тараад тэрийгэ харах гээд иргэцэн те. Чаваас бас л тэгээ нөгөө доторх мөнгө энтрийг авчиа гэж бодохгүй эзний нолоод өгчөө дөөл гэж очсон юм байлээ л тэр төрөвч рүүгээ. За тэр яг Корото нөгөө Хакуны 3-т алуулахаар болчлоо шүү дээ те. Нөгөө 3 нь бүр малан шүү гэсэн байж хат нь автобус ирж таарад Китано цаанаас нь автобуснаас хоцорлоо гэж бодонгуудаа хүн амир орилж гүйж ирснээр нөгөө 3 нь ястай сүнсээ зайлтал айнгуудаа шууд зүхтаачж байгаамаа. Тэрнээс гадна тэр Китаногийн олсон төрөвч нь Кожима Такеши гэдэг залуугийн төрөвч байж таарад Китано Коротогоос чи Кожима Такеши гэж залууг таних уу гэд асуусан чинь тэр Кожима Такешин Хокуны 1-р атман болж тааруул яах вэ? Корото бол одоо Китаног төрөвч олсон болсныг мэдэхгүй штэ те. Кожима Такешитэй уулзмаар байна гэд Китаног хэлэхэд нь яана хэдхэн хоногийн дотор сургуулийнхаа атман болчингуудаа одоо бүр Хакуны атмантай нэгийг үзэх гэж байгаа юм байна. Ямар амар юм бэ гэж дотроо бодож байгаа байхгүй юу? Чааваас та нөгөө Китанон тэгсэн чинь зүгээр л олсон төрөвчөө эзэнд нь аваач өгөхгүй л бодож байгаа штэ те. За одоо энд харагдж байгаа залуу болохоор өнөөх Кожима Такеши буюу Хакуны номер 1 атман. За энэ Оромог шиг тэнэг үстэй нь болохоор Хакуны номер 2 буюу Такешигийн баруун гар болох Хаями гэж залуу. Такеши шууд л нөгөө зүхтагаад ирсэн 3-ыг өгтлэн зодчингуудаа ямар овоо байна. Яадаг болцсон энэ Хейкикугихийн гэд өнөөх тэр айхтар гэгдээд байгаа шинэхэн атмантай нь уулзахаар буюу манай Китанотой уулзах гэд сургууль руу шууд яваад өгдөг. Яаж ч бүр яг явсныхан дараа зөрүүд Китано Такешиг хагаад сургууль дээр нэрчиж байгаа юм л та. Хаямитэй таарад Хаямитэй одоо аль сургуулийн танихгүй баачгаа энэгээр эргэлдээд байна энэ төр гэд томорсон чинь уучлаарай сайн байна уу та Кожима Такешиг хаана байгааг мэдгүй үз? Нани? Чи Такешигээр яах гэж байгаа? Чи хий? Би Хейкикуд сайхан шилжиж ирсэн Китано Сейжиро гэдэг хүүхэд байгаа маа. Китано эхний өдрөөл Коротог дийлчихсэн мангас энэ байх нэ гэж айсан ч гэсэндээ мөчөгөө өгөхгүй чи манай сургуулийн атмантай шууд үзэж болно гэж бодоод байгаа мó. Би бол энэ сургуулийн номер 2 надаар дамжиж чи Такеши сантай уулзсан. За юу гэхт нь хөөрхий Китано бүр ойлгож байгаа ч юм алга. Надаар дамжиж гэж байгаа юм чи энэ залуу надад Такешиг хаана угааг зааж өгөх гэж байгаа юм шиг байна. За дагаал явчих тэгүүлгээд одоо урдаас нь алхаж байгаа. Тэгсэн чинь нөгөө Хаями нь болохоор энэ одоо зодтолдох гэж ямар ч өрөлт авахгүй урагшлаад ямар эвгүй навшвэ. Тийм өөртөө итгэлтэй байгаа юм бах та гэд үсрээд арагшлаад байдаг байхгүй юу. Китано тэгсэн чинь энэ залуус угаасаа л ингэж арагшаага үсэрч сонио алхахтгийн бах та дагаал явъя дөө гэд юу ч бодохгүй урагшлаад байгаа. Сүүлдээ Хаями гинэт цохоод авахт нь үртэл яана хүн угаасаа яаж ч алхдаг байж болно штэ. Хүний алхалтыг шоолоод би ямар муу хүн бэ? Угаасаа уурлах нь аргагүй. Уураа гартал өөрийгөө цохиулчихъя дөө. Угаасаа цохигдээ гэд одоо урагшлаад байдаг. Арай л цайлга юм адсараад байл. Цохиулчаад юу ч дуурахгүй тоосон чинжгүй урдаас нь алхаад хахаар Хаями бүрл амар айж байгаа штэ. Арагшилж явж байгаад шатнаас өнхрөөд унцдгийг. Унсныхын дараа яана зүгээр үү гэд орилоо бууж байгаа нь яг л бүр бас тагаа алах гээд дайрж байгаа юм шиг сонсогдож байгаа. Та нар орилолтыг яаж сонсогдгийг мартсан байж магадгүй дахиад нэг сонсож. Тэгээ энэ үйл явдал цаашаага 100 яриа болж тархахдаа Хейкикугийн шинэ атман Хакуны номер 2-ыг дошин дээр нэрээ зодсон гэжилээ гэж л тарна штэ те. За тэр яах вэ? Энэ үеэр нь Такеши Хейкику дээр очсон Куродог сугных нь үснүүдтэй за бас бүр Такахисаг хүртэл нийлүүлж зодчингуудаа тэр айхтар Китано гэж атманда намайг ирснийг хэлээрэ. Маргааш өглөө Суёши парк дээр бүтэн сургуулаа босгоод хүрээд ир заа юу та нар. Энэ бол дайн. Тэр Китанод чинь хинэн хаан бэ гэдгээ үзүүлээд өгье. За юу гэчгээд яваад өгж байгаа галзоо. За тэгээ маргааш өглөө нь боллоо. Китано дээр ирээд нөгөө хэд маань те Такеши таныг Суёши парк дээр хүлээж байгаа гэд хэлсэн чинь Китано бас л ойлгож байгаа ч юм алгаа. Тийм үү. За тэгвэл хурдхан шиг очие дөө гэд ганцаархнаа алхаа явждгийг. Курото ойлгохдоо болохоро Китано сан биднийг хамгаалах гэд бүхэл бүтэн Хакуны эсрэг ганцаархнаа зодтолгоо явчлаа штэ гэ уйлж мөлөө солиорж өгж байгаа.
Гэтэл яг уу эцсийн мөчөд араас нь гүйж очиж хамтдаа явснаар бараг 100 ширхэг хакун тэр сургуулийнхын залуучуудын эсрэг манай эд тавуулхнаа очиж таарж байгаа юм аа. Хакуны хамгал залуучууд нь те эднэр чи одоо тавуулхнаа ирж мэрээд тийм л өөрсөндөө итгэлтэй байгаа юм байх та гэж бодхоос гадна Китаногийн царайг хараад бүгдээрээ л дор бүрнээ чичирж эхэлж байгаа. Такахиса хамгийн түрүүнд Китано руу харангуутаа би өчигдөр хэр зодтолтгийг нь мэдээд авцсан. Би бол тэр номер 1-ийг барахгүй. Би тэр номер 2-ыг хариуцж авъя. Та харин тэр номер 1-ийг хариуцахад асуудалгүй үсттэй гэд хэлсэн чинь Китано дахиад зодтолдох гээд байгааг ойлгож байгаа ч юм алаг угаасаа л одоо түрүүв чинь надад байгаа юм чинь би л аваачиж өгөх байлгүй дээ. Ухааны юм бодоод тэгё л гэд хэлчихэж байгаа юм. Тэгснээ бас дотроо энэ Такеши гэж залууч одоо ганц түрүүч буцааж өгөх гэж байгаа юмн дээр одоо юу олон залуу дагуулж ирдэг юм те ганцаардаад идэх юм байлгүй дээ. Хөөх юм ингээ бодоод байгаа байхгүй. За тэгээс одоо эхэллээ. Китаног бүр юу ч ойлгож амжаагүй байхад нь л Такеши урд нь гараад ирж байгаа. Тэгээ шууд Китано за энэ нөгөө нэг юу юм байна? Төрөвчний эзэн юм байна гэж ойлгосноо. Цүнхнээсээ төрөвчин хайсан чинь байдгүй төрөвчин. Манай хүн гэртээ мартаад үлдээц юм шиг байлээ төрөвчин. Тэгээ за Такеши үгийн зөрөөгүй л нүүр нүдгүү нүдэд эхэлт юм байгаа өстэй. Китано дахиад би одоо төрөвчин мартсан юм чинь уурлах нь аргагүй л дээ. Уураа гартал намайг зодогдоо хөөх юм гэж бодоод бүр юу ч ярихгүй зодуулаа л гэдгийг. Такеши энэ одоо ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй намайг дорд үзээд байгаа юм байх та гэд гайхсан чигээрээ зодоол байла. Сүүлд нь нөгөө ард нь болж исэн зодоон дунд Хаями худаг гаргаж ирж Такахисаг зүсснээр Китано тэрийг олж харангуутаа яана Такахиса дахиад амиа орлох гэдэг штэ гэж ойлгоод орилоод босоод ирэхэд нөгөө анх Такахиса зүсүүлж исэн сорвин бүр амар тодроод гараад ирдэг. Нарратор нь тайлбарлахтаа болохоор тэр сорвин энгийн үед харагддаггүй ирнэ. Хаяа стрессдсэн үед нь ингэж амар тодорж гарч ирдгийг гинэ гэд одоо тэгж тайлбарлаад байгаа юм дээ. Одоо жоохон логикгүй юм да. Гэхдээ одоо яг ийм анимнаас логик хүсээд яах вэ те. Такеши угаасаа л уг нь бас бусадчгээ тэгж Китаногоос айхгүй байсан ирнэ. Яалчгүй л энэ нүүрнийхэн сорин морин ингээд тодроод гараад ирснийг хараад жоохон айж эхэлж байгаа юм. Тэгээ угаасаа одоо ийм царайнаас хэн айхгүй байх юм бэ тийм үст. Тэрнээс гадна за Китано угаасаа нөгөө нэг Такахисаг амиа орлох гээд байна гэд ойлгоцсон болохоор аврах хэрэгтэй гэж стресстэхтэй азаарч гэх юм уу одоо Такахиса руу гүүх гэж байхдаа Такешиг мангар хүчтэй түлхээд тэр нь бас яг амин цэгийн онцсон юм уу яасан Такеши нилээ хэдэн метр хаг шидэгдээд ухаан алдаад унцдаг. Нилээ хэдэн метр бишээ за яг нарийн тоолч изээ. Одоо энэ чинь ингээд 1 метр штэ. Тэгэнгүүт ингэнгүүт тэг 4 метр шидэгдсэн байгаа байхгүй гаалзуу. Нөгөө ардан зодолж исэн бүх хүн зогсонгуудаа угаасаа хинэнч зүгээр бас түлхээд нгаацсан гэж ойлгож хараагүй болохоор Китаног Такешиг нистлэн цохоод ухаан алдуулчлаа. Тэгээ бүр 4 метр цохоод ухаан алдуулчлаа гэж ойлгож байгаа байхгүй юу. Хаями шууд л танаа атма манай атманыг дийлчлээ. Энэ зодоо ингээд дууссан. Танах яллаа гэснээр нэрнгээсээ л ёстой яг аль бие ёсоор Хейкику сургуулийнхан одоо тэг Китаногоор ахлуулсан 5хан хүн Хакуны 100 залуутай зодолтоод тэгээд дийлчлээ. Бүгдийн зодчлоо гэдэг яриа цаашаа тарахаар болж байгаа. Галзуу. Китано тэгээ өөр хэмээн Такахиса дээр очиж чи зүгээр үү гэж одоо зүгээр гэдгийг мэдэж авсныхаа дараа өнөөх Такешигийн төрөвчийг цүнхнээсээ биш Пижакныхаа дотор карманаас олчдیں۔ Тэгээд тэр төрөвчийг гаргаж одоо ухаан алдсан байгаа Такешигийн дээр нь тавьж өгөнгүүтээ хангалттай уураа гаргах боломж өгөөгөөд уучлаарай гэж дотроо бодоод хэрвээ чи хүсэх юм бол дараа хизээч хамаагүй над дээр хүрээд ирээрээ. Тэгээд дахиад энэ зодоноо эхлүүлъя гэж хэлснээр нөгөөд нь ойлгохтой бол те энэ нөхөр чин Такешиг зодсондоо баярлаж ханж манахгүй дахиад зодтолтоход ч бэлэн байгаа юм байна штэ. Ямар амар өөртөө итгэлтэй эвгүй аачка вэ гэж бодоод ерөөсөө л те за энэ Китаногоор бол оролдоод ёстой хэрэггүй юм байна гэж ойлгож байгаа. За тэгээ ингэж зодоонч дууслаа бүр зөвхөн тэр сургууль даач биш Китано бол бүр тэр хавьдаа бүр ингээд домогт бараг атман болоод хувраад эхэлчихэж байгаа байхгүй юу. За тэгээ яг ингэж ах үеэр нөгөө нэг амар дөнгөж орж ирснийхэн дараа цагдаа дууд гэдсэн нөгөө сургуулийнхан захирал нь иймэрхүү хүүхдүүдийг аргалдаг, иймэрхүү хүүхдүүдийг эмчилдэг ч юм уу нэг юм эвгүй колонд ажилдаг мэрэгжилтэн маягийн үнийг дуудснаар ерөөхдөө энэ аниме дуусч байгаа. Тэгээ яг та энэ багшинч за одоо мангагийн спойлтон цаашаа те манга дээр гарна л да. Аним дээр бол гарахгүй угаасаа ингээ болцсон өөр анги байхгүй хоёрхан ангитай ингээ дахиж цаашаа гараагүй те гунигтай. За тэгээ энэ анимегийн энэ хоёр анги нь эхний хоёр анги нь ингээ энэ түрээд өндөрлж байгаа. Тэгээд манга нь жоохон уртлын байлээ л дээ. Гэхдээ яг бас мангагаар нь бичлэг хийж болохоор санагдсан. Тэгээд тийм болохоор одоо мангагаар нь бичлэг хийвэл бас яах нь та нарт ямар шүү санагдах нь бичихгүй юу те. Ер нь бол зүгээр амар хөөрхөн. Манга нь амар хөөрхөн. Би мангагийн уншаад дуусгацсан. Нэг шөнийн дотор те. Болно хоёулаа. За тийм ээ. Одоо өөр юу ярих вэ те. Надарч 50 дөө. Та эдэр сонь сайхан юу вэ те.
За тийм байна. Өнөөдөр маань бичлэгийн дөрөв өндөрлж чинь хэдүүлээ дараачихаа бичлэгээр тун удахгүй уулзах болно. Хайртай шүү. За. Сайхан мараарай. Гой зүзүүлээрэй. Бай.